Өвөр хангай аймгийн Баян өндөр сум сургуулийн 100 жилийн зориулан нутгийн удирдлагын захиалгын дагуу ард олны дэмжлэгээр бүтээв. Улс Монголын маань умар өмнө өрн дорн хөлийн хязгаараас өр хүндэн уулзах төв цэг нь өнөө цагийн Өвөр хангай аймгийн Баян өндөр бүрд сумын газар нутгийн гагнаад салгаа өвөр хөшөөтөд буйвэлээ. Дөөкт халах 4 аймгийн Түшээд ханы далай гүнгийн хошуу нутаг ёсорон бөмбөлгээ. Төгшин Монгол орны төв голомт, төв халах түмний өв өлгий, төвлөр Баян өндөр нутгийн өн өдгөөгийн түүхээс Монгол орн, Монголын соёл, Монгол хүнийг толдон өгүүлэхэд ийм буюу. Жаргалантын голоор зам ямар байна гэж асуухаас жаргалтай дэлгэр нутгаан зорих сэтгэлийн уяа алдуурн хүлгийн жолоо зална. Халзан хатуугийн булгаас аршаалаад хөдлөхөд хаан уул ханхайж аттан тэмээний зогдор татам цас орсон ч алтан харганы толгой борголтон байдаг орон хөндөй дуняартаж тоосон. Хөндийн дэржигнүр зам хүний амьдралын энхэл донхолыг хүдэн учирлана. Бодол хөвөрдөн борын хөндөйг туулж өндийхэд шандас шалган их тасны морд давдаг шарн хойтын хөтөл өнгөйн. Өндөр нутгийн минь босго аваа минь бэлин тань 3 чулууг өлийн эхийг тандаан гэж өргөй, өлзийн эхийг мандаан гэж мөргөй. Хурай. Суулуха, сууж, цагаан нуур, уртын дэрс хатан хошоог сүлжис хийгээд тоонот нутгийн минь төв тосон сайвалцаж өгдөн. Урт холын газраас нутаггүйсэн унган хүлэг шиг хурдан морины шар тавилангийн замыг хурдхан эвхэж туулан шууны үр шиг сумын төвдөн шууны үр шиг нисэж хүрэхийн хүслэн биелдэг. Манайхан дан бол малгай тавин ойрхон гэлээч манжин үеийн худалдаачин жинчин мөргөлчөд агтмар сулдаан атан тэмээ улдаан матсан оройд нь гараад малгайгаан авч амьсгаа дараад харахгүй л халахын өндөр даваа юм да гэж уулга алддаг байсан гэлцдэг шонгоны өндөр даваанаас хойд мөсөн далай хүрдэг харилан шарилан хараа ёроо харбохын гол сэлэнг мөрөн онц сайхан голуудын хамгийн урд талын их цутгал олон нуурын гол их аван урсаж хүм малын ундаа болсон тойрон бүр дайн согнож хүйтэн сэрүүний нөмөр болсон уул толгод дон өгнөх билээ. Шанагны даваанаас урагшаагаан ус урагшаан урсгалтай хойшоогон ус нь хойшон урсгалтай болдог гэхлээр өндөр нутаг гэж хэлэхээс өөр аргагүй. Өргөн мөрөн гол усны их авсан өв соёл төв халахын өлгий болсон өндөр төгөлдөр нутгийн сав шимийн дуулал энэ бүлгээ. Бомби 1-р баг халахын өндөр даваа шанагны хөтөл халуун зун сэрүүн урсгал татуулсан олон нуурын гол ин хөндөй баруун босго үеэс үед өв дамжин өвлөгдсөн их баг хадам бууц дулаан өөлөгт нөмөр хондны өвөлжөө өвгдээдсээс дахиж шүтэж ирсэн өндөр улаан хайрхан нутгийн зулай алтан овоо айсаж саах зөрүүлж амнигдэн суудаг ар өвөр баруун зүүн ихэр хадлан өвсөн базаадаг хомоолын хоолой таван тансаг тариалангийн талбай бөмбийн тал бор хужир ханан хат харз тайнгол ходоод гэдсэнд амтай гиван шанд хавчгийн ус хоруу харшилд домтой цагаан нуур нууц өвдөст элэгний эм навчтын аршаан эгнэгт гайрлах энгэр нутгаа.
Навчтын аршаан мөнгөн болгоос амссан бүхний сэтгэл ариусан. Батхан 2 дугаар баг. Уудам хөндөд уужим амьсгал авахулсан олон нуурын гол зүүн босго харах нүдний цэцгийн мэт хайрлаж хамгаалах учиртай улаан шанд хангайн сүрлэг аргал угалзын халах нүмер болсон аргалын уул зөнгөөр жаргалын өлгий зүүн баруун дунд арагч сэтгэл нүмертэй сэртэн хайрхан гуа хайрхан цастайхан өвлж төмөн адууны бэлчээр сахиуртын хөндөй рүүлтэйхэн моринд нь өвсөн элбэг байдаг өндөр магнаа өвөр ард сарам тосож төвөрдөг тосон өлгий бод хос дулаахан борын хөндөй халахын цэргийг хамгаалж өмгөөлсөн хүнцэл цавчил батхан улаан шүтнэм дээдэлнэм заяа тэгшилдэг батхан уландан залбирч явхад зам саруулсан. Өвөр зүлэгт 3 дугаар баг. Хүй нэгдлийн өвгийн хөрл чулуун зэвсэг хүннүү сүнүү дээдсийн хүй дарсан чулууг хөрсөлгөн дан хадгалсан эрдний домогтой зараа уул болоо эрднээс тахилгатай мандал хайрхан билээ. Хүчит арслан малиг бүргэдийн өргсөн чулуу хүй цөглсөн баян хошууны өвөлж өөглээ. Их шавийн отгийнхнон энгэр хормойдон эвэсэн их баг тэрэм хайрхандан зайлбарч сүслэн дээжин өргөнөм заяа гуйнан таатгаж мөргөнөм. Ботго эндсэн домогтой ботгоны гол хүйгээр холбоотой хөөврийн нуур үе дамжсан өдгөн буцтай үйзэнгийн цагаан толгойн өгөөж хишигт шүтнэм өгөөмөр нүмерт түшнэм. Цагийн айсыг зөөлөж хурайлсан цагаан зүнтэй миний нутгаа. Хар тойром 4 дугаар баг. Торгуудад хайж нар харчин өртөөж төмнийг тосон өлгийдэж өвөр биедэн өршөөж өгөөж хишгэн харамгүй хайрлагч өгөөмөр их баян хайрхан шүтэн болсон цагаан хайрхан шүтлэн говийн дундах баян бүрд шүншиглэж адислан амсмаар задгайтын гол бурхан шашны дамжлага тасраагүй буян номын орон аман усны хийдийн туур буурал дээдсийн мөрн арилаагүй буур бот харганы идэж татардаггүй өвлж бууц борondор машин хад борхын ус бэлгэхийн тал хулгар дарвгай хар тойром хөхөд тойром хаанч миний нутаг жарнаар өртөөлөн өөдлөн дэвжсэн жаргалтай дэлгэр миний л нутгаа. Бомбот 5 дугаар баг. Улаан чулууны нуур урдасаал шижир давстайсан. Урдын түүхийн гэрчин гэр чулууны хүн чулуусан. 3 үеийн улсын аварга төрүүлсэн гэр чулууны өвлжөө өнтэйсэн өгөөжтэйсэн. Халуун усны аршаан харцалж урс тагсан. Хатан хошууны нууранд ангир дуугарахад хавар сумын төвд хамт ирнэм. Цагаан нуур цайвалцаж уртын дэрсэх хал уурнам. Дааг шуургад өнгөрөөд эргэхэд далай гүнгийн худаг дагаж цайлгэлнам. Харцатан хийдийн хаалгаар хомтой тэмээ ачаатайган ордог байв гих өвгдийн хууч сэдэрмөв. Эл ихт уужим суудалт их бага өнгөт хайрхан сэргэмөв. Салгамж үйдэн цадиг шивнэж зандан хатанд судар шивэстэй өвгөн шивэтийн өврөөр яраах өргөө гэрүүдээс инээдэд салгина. Өндөр нутгийн өмг түшиг авг алдар болсон өгөөмөр их баян өндөр хайрхан минь хурай 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 хар биедэн болгон арвин их буйнан хайрлаж өвөр биедэн өршөөн өргөн их хишгэн хүртээж
үеийн үед өмөглөн тэтгэж үрийн үрд нөмөрлөн хамгаалж баян өндөр нутгийнхаа заяа буйныг тэгшитгэж баян өргөн ардынхаа аман хишгийг авитгах тоон хам буурал уул хайрхад минь өршөө хатан сайхан нуур голууд минь ивэ өвөг дээдсийн ерөөл даатгал оржсон өргөн төмний сүсэг бишрэл шингэсэн өгөөж ихт уул ус минь сайхан өндөр нутгийнхаа сав шимийг зохилдуулан хөхдөнгрийн ивэл хөрст дэлхийн шимийг харамгүй хайрлан сойрхож дөрвөн удирлын эргэлт 3 цагийн эрхшээлд ганцууд гамшиг бүхнээс хэлтрүүлж өршөөгтөн хурай 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 хавар өндөр энэ нутгийнхан өндөр их насалдгааран онцгой Монгол улсад хамгийн олон 100 настантай сум 2021 оны цагаагчин үхэр жилийн цагаан сараар хамгийн олон 100 настантай Өвөрхангай аймгийн 11 азай буурлын 4-5 баян өндөр сумын 100 настангууд байлаа. 100 жилийн түүхэн ойн тохиож байгаа сумаасан 4-5 насаар ах должингой өнөө жил 104 насыг наслаж 6 үеийн үзэх шагаж явна. Өргөн Монгол даяар хаврын тэргүүн сар айлчилж өндөр төгөлдөр нутгийнхан цагаан сараан ёслон тэмдэглэж байна. 100 насалж 6-тай тайгийг тулсан өндөр настан должингойд өр хөөгтүүд ажигууч жийч дөч наран зоолгон манай танайгүй үүгээр хөлөх өсөн болж азай буурлынхан амны ерөөл аштын бэлгийг хүртэцгээлээ. Баян өндөр сумынхны сар шинийн баялаг заншлыг барж гүйцэн гэж байхгүй хойно өчүүхэн боловч өгүүлж өнгөрөх нь зүй. Цагаан сарын ёсны идээгэн тэд цагаалга гэж нэрлээд золгуутаар ирсэн зочиндон хамгийн түрэн амсуулан цайлдаг ёстой. Хөхлөө жилийн шиний нэгний өглөө хөх тойрмоор нутагтай галбадархын ган тулгынд сумын төвөөс машинтай, тэрэгтэй, шал довоос морьтой, мотоциклтэй улс тал талаасаа цугласгааж хөгшин ижидэн золгон хөдөөгийн нэгэн хотонд хөл ихтэй цагаалга шинэлгээ өрнөж байна. Алтан нар уул хангайдан цайныхан дэжийг өргөж аха бандагай зэнометр амьтан хүнд ууцны тал хишиг түгэж айраг цагаа айгалан энэ нутгийнхан элбэг хийдэг адууны махан бууцан жигнэж айлчин гичэндэн алчуур хувь хүртэн баян өндрийнхэн цагаан сараараа заавал тоглодог тоглоом гэвэл айл хотлорон аз хямран үздэг 12 морь буулгах алаг мэлхий өрөх малын заяа бодох жаахан давирч мөрийцэж тоглодог нь жомброй хаях. Өвөг дээдсээс уламжлаж авсан өв соёлон үр хойч нь өвлөн авч цагаан сарын Монгол гоёлон өмсөж ирээд сурагч багчууд нийтээрэн сургуулийн авраг шалгаруулах шагаан наадам зохион байгуулж андрайцах, мянгацах, азын 12 морь буулгах, шагай таалцах, морь уралдуулах, сум шүүрэх гэд олон төрлөөр хоорондоо овтой, живтэй, хортой, шартай өрсөлдөж байгаа харахад даанч нэг багтам мөнч хайрламаар харин сүүлийн үед хамгийн их сэргэж хүүхдүүггүй хөгшин залуугүй шимтэн орхойсох болсон шагаан харва. Баян өндөр сумын шагаан харваны шонхор багийнхан бар жилийн улсын наадамд шөвгөрч багаараа улсын мэрэгчүүл болцоогоо баян өндөр нутгийнхаа бахархлыг бүтээж баян өргөн ардынхаа талархлыг хүлээж явна. Таамай олон оныг элээсэн дашгаан өвөлжөндөн дүн өвлийг мэнд давсан дүнгээ аварга дүнгэн тэл галаан тулж хонион бэлч хэрд зална. Нэмнэт бяруу боолторг даага сарвагаан нэмж тэжэн
цагийн төрөөч хавар цагаан сараар эхэлснээр төгөлдөр нутагт төлийн дуу гадаж өрн цаг ирмүү. 100 Гүн сүгээр зингэгчдийн орон Монголд 100 гүүгэн барьсан өдрөөс эхлэн намар гүүгэн тавих хүртэл гүүний айргийн улирал эхэлнэ. Өглөө айраг, өдөр айраг, үдэш айраг. Энэ хугацаанд тусгайлан унд хоол хийхийг багасгаж өдөр тутамдаа айргаан ууж түүгээрэн хооллон хэдэн өдөр сараарч болов айргаан ууж цэнгсээр байх бүлгээ. Улсын наадмаараа шилдэг хөхүүрээр шалгарах хөхүүрийг уран балчинсран урлаж суугаан инэ. Эвэр угалзтай гоёмсог хараас илж эвлүүж онцолдог уяа цахан угсараад удалгүй сумынхан шилдгээр тодрох урал чимчгнүүлсэн удаад ахардгүй сайхан айраг энэ хөхүүрт исэх болно. Жаргалтай дэлгэр зуны хаан 3 сард жаргалтай дэлгэр нутагтаан адуу мал нь айван тайванч ард олон нь ажил хөдөлмөрөөр тасрахгүй өглөө нар ургахаас үдэш нар шингэтэл огтгонч борив бокс хийхин чөлөөгүй. Малын бэлчээрээр аргалд явах, мандалын хаяагаас таан түүх, сур татлагаан сунайтал элдэх, хазаар чөдрөөн сангидж суух, хараа хөхүүрэн урлаж сийлэх, босон сун дээл ойж товчд сангидах, халуун наранд хан матаж үдээр үдэж байх. Ажилтай нэхэдсэн малчин олон амс хийхийн завдалгүй хизээнээсэн хэвссэн заншилтай. Гэрийн доторх соож суурга халбаг шанаг наас өгсүүлээд хараа хөхүүр хазаар ташуур хан хаалган хүртэл гарын ураар бүх нэм бүтээдэг нэг хүн Монгол айл болгонд байж өөрийн хийснэн хүнсэлж өөрийн ойсноо өмсөж өөрийн хийснэн эдэлж бусдаас хамааралгүй өөрөө өөртөө эзэн болж ирсэн учиртай. Бомботабагийн зүүн арагчид Дашбунцэг ганх хуучны улсын ёсоор одоо цагт тэрвэрийн харагдхан болсонд ховор содон болсон хонион холбон саах. Батхааны худгийн ухаад балчингийн ихнэр цоодол ажлынараа ажилд сурган ямаагаан сааж ааруул хурууд зөсөх. Цармын тасархайд олзмын мааханх үдэш болтол үнээгэн сааж өрөм бяслаг дэлгэх. Хар торин багийн хөтөл усанд хадгийн сандаг даваагийн гэргийн сувда твшээр ааруул эзгийг ёозоор нь хийн хатаах. Тэмэтийн дунд усанд сэрэтрийн эхнэр хэнз төлийн уураг бөсгөж байх. Өвөр зүлэгтийн баруун домботод баян дуулдахынх тогоо нэрж шимийн эдэний дээжэн гэрийн эзэнд дээжлэх. Багын халуун дурсамж сэдрэж балчир хүүхэд нь бүрхээрийн эрэм долоох. Бөмбийн зүүн ихэрт бат эрднийх бүгдийн түрүүн гүүгэн бариод бүлүүрийн тоогоор айргэн исэж бултыг дайлжээ суух. Халуун сэтгэл дулаан итгэлэн хадгалсан халахын төв голомт өндөр нутгаа. Намар хүйтний ам наашилж хөхүүрийн ам цаашилна. Сүл татран намрын сэрвүү орж хосрон гүний ааш ховрын даагаан хөхүүлэх саалгахыг болно. Тэгтэн зэрэг намрын дунд сарын могой нохой өдрийг сонгон унгаан тамгалаад унаг тамгалахад оролцсон хүмүүсийг гэртэн өрн тамганы найр хэмээх дэлгэр цагийн отгон баярыг айл саахалд гол усаараа нийлж тэмдэглэдэг заншилтай. Унгаан тамгалж гүйцсний дараа гүн зэлний гадсан дээр сан тавьж гадсаан суглан авч нүхэнд нь 10 удаа хийж гүн саман дусаан газар дэлхийгээ мэлаж тэнгэр хангайтан мөн дээжэн өргөснөөр гүүгэн тавьмгүй. Айраг адуучин
Ажилч хөдөлмөрч энэ нутгийнхан айргаран харин даанч зартай адуундаан залуусан дэндүү эрмгий. Баян өндрийн айраг урул чимчигнүүлсэн сэнгэнүүр уусны дараа тагнай дамтагдсан шимтэй өл хоол болсон уяг өтгөн байдгийг баруун зүгийн туурчид тээвэрчид магтдаг байсан. Бага орон нутгийнхан харин өөрийн аригнасаа өөрийгөө таашаагаад байхгүйгээр багтдагсан. Манай нутгийнхан ч хөхүүртэй арган өлгийтэй хүүхдээсээ илүү бөөцөлдөг болсон гэж өөрсдийгөө хэлэн хөхс авнаас татгалзаж хөхүүрийн уралдаан зарлан хөөрөн даривн найрлан цэнгэн гэж айргийнхан эсгэлэн шиг улстаа. Зуны барагдшгүй их ажлынхан хажуугаар алжаал ядаргаан тайлж айл сахалтаараа нийлэн хороодож дэмбэтэн наргиж цэнгэх юм бас мартахгүй. Орд аян өндрийн дош хатуу хэмээдэг нэ уяачтайх нь эрдэм чадал удамт бүлгүүдийнх нь хурдан шанцыг хэлсэн хэрэгэ. Одоо баян өндрийн адуучид багтай гэлцдэг нэ адуучин залуусынх нь эрмэг зоримгийг биширсэн үг. Эртчлэн түүхс өхвөл Түшээдхан аймгийн Далай гүнгийн хошуу их Монгол шарвжамс аврах Малиг бүргэд Баточир арслан дарийн чойжамс заан шигшээ галсан начнаас ахуулаад алдран төгсөн хүчит бөхчүүд арвяан эдүгэжлэн түүж ярих юм бол баян өндрийн дэвжээ бүхтэй түмний дэвжээ улсын наадмын төрөв Баяндын гам Баатар арслан содномын сэдвсрэн начнаар толгойлуулаад ах トゥ 3 бүх аймгийн арслан заан самплийн 3 хүүгээр удаалаад алдар цолтой бөхчүүдийг толгой дараалан өгүүлбэл тоолж барагдахгүй. Ид барилдаж ид хаван гайхуулж яваа төр баттын давчин сэмбэ гэхэд багаасан хурдны мөр унаж хоньны бэлчээрт үеийн багчуудтай гүнзэлэн дээр эмнэг догшинтой ноцолдон өснө нь өнөөдрийн амжилтынх нь үндэс суурь болсон нь баараггүй. Монгол орны голомт төвцөг Өвөр хангай аймгийн Баян өндөр сумынхан өвөр зүлэгт багтаан нутаг усаараа цуглан Монгол адууны өв соёл айрагны баяр хаан хийж хэний айраг хөхүүртэн шуугин исэж уруу чимчигнүүлж тагнайд там шаагдаж хэний хүү эмээлдэр дуулан өсөж уран уургалж уналгүй булгуулж байгаагаан шалгаруулан адуучин залуусынхан энэ бүх ид хавыг таашаан сэнгэж эрдэм чадалтайг нь шагшин багтаж наадцгааж байна. Өвөл
Өнөө жил өнтэй өвөлтэй золгосон өндөр нутгийн бөмбөй багийн үеийн адуучид зүүн ихэр хавидан адуугаан хураагоод шургуу хийж 100 насыг дөтөлж байгаа Ахмад адуучин Цэдэвтэр хаан залбоо хиймэрийг сэргээн баясгаж өндөр настан өвгөн адуучныхаа хишиг ёроолыг хүртэцгээлээ. Өндөр настан аймгийн хошоо авраг Ахмад адуучин самдны Цэдэвтэрж байгаа. Өнөө жил 96-7 нас зоглож байгаа хэдий ч идэр 9 жаварт яман дахтай уургын уртыг барьж хүлгийн сайныг унан азаргаар аддууны цахад аранцал залуу насныхан цог золбог сэргээж сүл тиймрам бадрааж байгаа нь инэ. Морин дэл дээр насыг гэлээсэн өвгөн адуучин морныхон нуруунд гараад 10 хэдэн насаар залуужих шиг боллоо хэмээн баясан өгүүлэх бөгөөд мордон заяанд төрдөг Монгол хүний тодхон дүр ийм л билээ. Өнтэй өвлөө гэдэг Монгол түмний хувьд өөдрөг, өнгөлөг, уяг таавар уйлрлаа. Хувьтай өнтэй жил хуучны ёсоор ханган хишиг хүрдэхээр хаширганчин юндэнгийн гам болд Цэдэвтэржин чин бишрэл нар авир мэд Ганбаатар Төвшинбат нарын залгамж залуусан үргэлгэн давч анхны цаснаар анчин хойгон дагуулan буу өрөм мордцоолоо. Хурдан мордон тэжээсэн уяачд өвлийн үсэргээ буу хаалга хийсгээж жилийн өнгөн шинжицгэлээ. Ховд төгөлдөр Монгол нутаг хүлгийн төвөргөн хүүхдийн гонд улман сэргэн. Батхан багийн малчин Ахмад настан Жамингийн дандаргуайн аялгуулж байгаа хаян хэрваа бурхны таринтай ховор тансаг аялгуутай гин говл баян өндөр сумынхны бас нэгэн бахархах уламжлал мөн. Өвл хавар зун намар дөрвөн улирал уул ус нар сарн лугаа нөхөрлөн хүмбэр өтгсийг үдэж нялхсыг угтан мянган жил өчүүхэнч чөлөө завгүй. Түүх мянган жилийн мөр бол баг хадгалсан манай нутагт хүний бүтээсэн түүхийг хүнэгдлийн үеийн буур сууц, хүннүү сүнүүгийн үеийн булш бунхан, хөгшөд өвгдийн үлдээсэн хүн чулууд, хөшөө дурсгалаас эхлүүлэн өгүүлнэ гэвэл янтаж баршгүй, ярьж дуусшгүй. Далай гүнгийн хошоо Сомын түүхээс урагшлуулан цухасгаан өгүүлбээс Өдгөөгийн Өвөр хангай аймгийн Баян өндөр сумбол хуучнаараа Төшөтөн аймгийн Далай гүнгийн хошоо болох билээ. Энэ хошоо нь Манжин сахиргааны үед буюу 1691-ээс 1911 онд халахын умард замын баруун гарын баруун этгээдийн хошоо хэмээн нэрлэгдэж 1911 онд Монгол улс тус гар тогтнолон сэргээсэн олнон өргөгдсөн богд хаант Монгол улсын үед Төшөтөн аймгийн Далай засгийн хошоо болжээ. Эзэн Чингис хааны алтан уургийн залгамжир байсныхын төлөө улсад туслагч гүн сүүлчийн Далай засаг алтан хуйгийг гадны даалгавраар улаан намаас хэлмэгдүүлэн хар гэрт хорж байсаар ногоо малгайтнууд 1938 онд цаазалжээ. Нутгийн ардууд хошуу засаг ноёныхон тамганы их дунд баг хайрцуудыг нуун авч үлдэж удам дамжуулан нандинан өвлүүлж ирсний ихэн иш доржин бүрв доржинд хадгалагдаж идүүгээ элен цэгийн захиасаар 5 настай жижигхүү ган даш эзэн болж явах эрх үүрэг хүлээжээ.
Баян өндөр сум. Ардын засгийн үед 1924 оны 6 сараас Богдхан уулын аймгийн Баян өндөр уулын хошуу хэмээн Баян өндөр уулын хаан нэрээр нэрлэгдэх болсноор Баян өндөр сум гэх түүхийн хуудас эхэлж өдгөө 100 жилийнхэн түүхэн тэмдэглэлт тэгшойн жилтэйгэн золгож байгаа нь энэ. Ардын хувьсгалаас хойш засаг захиргааны шин нэгж байгуулсны 100 жилийн ой тохиож байгаагаас биш дээр өгүүлсэнчлэн Дэлгэр Монголд 100 жилээ гэдэг дээлийн хормой төдийл билээ дээ. Баян өндөр уулын хошуу түүхэн хугацаанд 1931 онд хошуудыг татан болгоход Төв аймгийн Баян өндөр сум, Архангай аймгийн Бүрд сум болон хуваагдаж байгаад 1933 оноос Өвөрхангай аймагт шилжин оржээ. Баян өндөр сумаас 1946 онд Батхан сумыг таслан байгуулж байгаад 1961 онд буцаан нэгдэгдсэн болоо. Саруул зам нэгдэл. Бүгд найрамдах Монгол ард улсаас 1948-аас 1990 оны хооронд хэрэгжүүлсэн төлөвлөгөөт жилүүдэд Баян өндөр сумын Саруул зам, Баян тэрэм, Баян цацрал, Батхан сумын шин зам нэгдлүүдийг 1956 онд үүсгэн байгуулсан нь 1958 онд Саруул зам нэгдэлдэн нэгдэгдсэн юм а. Саруул зам нэгдэл Атрын ангадугаар аяны хүрээнд 1960 оноос эхлэн бөмбөгийн хөндөд атар газар эзэмшиж өр тариа, хүнс ногоо, малын тэжээл тариалж байсны улбаг өдгөө жил ирэх тутам сэргэн тариалан эрхэлж сумын өвс тэжээлийн хэрэгцээгэн дотооддон бүрэн хангах нөхцөл бүрдэж байна. Саруул зам нэгдлээс зохион байгуулж байсан эд бүгд өрнүүн ажил шидрүүн хөдөлмөрийг дурдахад тариа бригадын трактор комбайн нүргэлэх, хадлан салааны хадуур хангинах, худалдаа бэлтгэлийн ангийн хураалттай түүхийд твхих, цөцгий цохих машин хөнгөнөх, заводын залуусын инээд өглөө үдшээр сангинах, адуучин сайлчдын айрыг сэнгинэх, хүн бүрийн хөлс хүч үнэртэх шиг болж ихэ олон хүний идэр залуу насны эсвэл халуун дурсамж сэтрэх буйцаа. Сургууль. Үүрэн орхин нисэх шууд шиг үе үеийн хүүхэд багчуудыг эрдэмт хөтөлж ирээдүйн замд нь үдэн мардуулсан энэ сумын эрдмийн өргөө сургууль хошуу сумтайгаан нас чадсуу 100 жилийн түүхтэй. Олон улсын сургуулиа гэж байдаг бол олон аймаг сум дундын сургууль гэж буйдхан хөдөөгийн сумын буурал түүхтэй энэ сургуулийг бардам хэлж болно. Баян өндөр сумын сургуульд өөрийн сумын хүүхдүүд төдийгүй Өвөрхангай аймгийн Санд, Баянгол 9 зүйл, Бүрд, Булган аймгийн Аршаант 3 булаг, Төв аймгийн Дэлгэр хаан, Эрдэнэсанд, Өндөр Ширээд, Дундгов аймгийн Эрдэнэ далай сум, Улаанбаатар хотоос гээд 4 аймгийн 11 сум, улсын нийслэл гэсэн 12 газрын харьяалалтай нийт 640 гаруй сурагч суралцж байхад ингэж хэлэхээс ч юу яах вэ дээ. Сумын энэ жижигхэн сургуулиас сүүлийн 2-3 хүн жилийн дотор сайн сайхныг магтаад барамгүй, багтаад ханамгүй баяртайгаар түүх дойгон ухтаж шин 100 жилийн шижигнсэн амжилтаар эхлүүлж байна. Хөргөжин тэлж өсөн дэвжиж байгаа энэ сумын сургууль байгуулагдсан түүх дойнхон босгон дээрэн Багдун сургуулийн байр спорт заалн дээрэн нэмээд номын сан, урлаг спорт заал, гал тогоо бүхий 3 давхар 320 хүүхдийн суудалтай шинэ байрны хан шавыг тавилаа. 180 40 хүүхдийн 3 дотор байрны данч дуу алдам олон хүүхэд сурнаа. Амьдран аж төрн. Сурагчийн дотор байрандан 250 хүүхэд хамрагддагаараа Өвөрхангайдан хоолой тасархай үзүүлэлттэй улсад байхгүй шахам тоотой.
Та сурагчийн дотор байраар нь шагаах юм бол ахлах баггүй хичээлдэн шамдаастай автар сав арвч бүтээлгийг харах юм бол хизээнийсэн өрөө тасагтан тогждог уламжлал хэдэн үеиг дамжин өнөөч хадгалаастай. Цэцэрлэг гадаад тогтчлд сүлэг мод цэцэрлэгт хүрээлэн дотоод засал чимэглэл хичээлийн хэрэглэгд хүн багш ажилтнуудын ур чадвар бүтээч үйл ажиллагаагаар аймагт төдийгүй улсын хэмжээнд үлгэр жишээ болох үс шилдэг боловсролын байгууллага Өвөрхөн аймгийн тэргүүний цэцэрлэг өв соёлон багаас нь хүүхдүүдэд өвлүүлэн зааж баян өндөр суманд ажиллана. Хүн эмнэлэг иргэд үйлчлүүлэгчдэн энэрэн совилах эмчлэн ангаах үйлсэд өдөр шөнийг үл огоорон сэтгэл зүтгэл гарган ажилдаг хүн эмнэлэг аймагтан тэргүүн байрт шалгарна. Сумынхан эмнэлэгт шүдний эмнэлэг байгуулчихсан сум аймагт хэд улсад хэд байдгийг тоолбол тоолгой дарамт шахуу гэдсэ. Мал эмнэлэг Баяхай, угалсахангай, надчтабулаг, тэрмийн буян, хур баян, мандал гээд баян төрлөх нутгийнхаа уул усаар нэрлсэн баян өндрийн мал эмнэлгийнхэн өргөн олонтон хүндлэлтэй. Магада дарга малын эмч хоёр гэрт зочилбол манай эмч дээшэн суул гэх нь олоон. Цагуур чиг заана. Малан хаашаан бэлчээх чиг, машин тэрэгтэй замд гарах чиг, зууд гангаас зайлах нүүх чиг, цуслан намаржаандан хизээ буух чиг, хадлан тэжээлэн хэр базаах чиг, халуун хүйтэнд хувцаан тохируулах чигийг ч заана. Улсын тэргүүний өртөө ажилдаг таан уул нутгийнхны чиг ямагт зөв заана. Соёлын төв Хөдөлмөрийн баатар төрийн хошой шагналт ардын жүжигчин нацгийн жансан норов урлагийн гавьяас үтгэлтэн бадарчин Бямбаяр зэрэг хөгжмийн зохиолчд дуун өгүүлэгч ардын жүжигчин Гомбын 10 нарын хавьяас эвлэгийг анхлан нээн өнгөлж урлагийн замд нь хөтөлсөн урлаг соёлын зүтгэлтэн дуу хөгжмийн багш Балдангийн Ожирбаттын нэрмжит соёлын төв орон нутагтаа соёл уламжлал ан түгэн дэлгэрүүлж өвлүүлэн уламжлуулдагаараа онцгой. Банк цагдаа аймгийнхан шилдэг төрийн банк хаан банкны тооцооны төвүүд хаанал нутгийнхандан аашсан сайтай найрсаг шуурхай үйлчилнэ. Сум хариуцсан цагдаагийн албан хаагчид хуулиан дээдэлж хүний эрх чөлөөг хүндэтгэн нийтийн хэв журам аюулгүй байдлыг сахин хамгаалах энхийн мананда хүчин зүтгэнэ. Эрчим холбоо Эрчмийнхний тоггүйгээр эмнэлгийн үйлчилгээ, сургуулийн хичээл, байрны хоол, клубын тоглолт, захиргааны ажил, банкны гүйлгээ бүгд зогсох болно. Гар утас, интернет, сүлжээ, зурагт телевизгүйгээр ганц өдөрч байж чадхан байжгаар холбооны гамбаа шиг хэрэгтэй хүн байхгүй, хол явахч эрхтэй юм байхгүй. Иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын тамгын газар олон түмний итгэлийг хүлээсэн сумын иргэдийн хурлын төлөөлөгчд орон нутгийнхаа бодлого чиглэлийг хамтран хэлэлцсэн тодорхойлж засаг даргын тамгын газрынхан засаг төрийн шийдвэрийг хэрэгжүүлж сумын иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлнэ. Гандан Түшээ Тан аймгийн Далай гүнгийн хүрээ буюу Дашчойн хөрлөн хийд 4 аймаг 6 датсан 16 дуган сүмтэй 1500 ламын данстай 900 сумын төвийн ойролцоо байсан ба хошууны төвд хуралдай болгох зорилгоор алтан хуйг ноёны санаачилгаар баян өндөр сумын хойхон харзатайн сумыг бариулжээ. Шашин ном лам хуургуудыг хамгаалан усгалын үед хийд орон бүгд балгас тойр болон үлдсэн ч хаман усны хийдийн лам номын дамжлаг тасарсангүй сахиус шүтэн нь өнөө үед өвлөгдөн иржээ.
Гэдэн даржаалан хийдийг 1997 онд сумын төвд сэргэн барьснаас хойш 2022 оноос эхлэн Батмөнхийн Мандагбаяр, Бямбаагийн Батэрдэн, Баттэлгэрийн Яндан Жамц, Даваад оржийн Ганзраг нарын өрүүн залуулам тогтмол ном хурж өдөр тутмын цогчин хуралтай, сар бүрийн дүйчин өдрүүдэд томоохон хурал ном тавьж байнгын үйл ажиллагаатай боллоо. Тус сумын уугуул Монголын бурхан шашны төв гандан дэгжинлэн хийдийн дэрэгдэх өндөр гэгэн занвазрын нэрмжит Монголын бурхан шашны дээд сургуулийн дэд захирал Жамбалвэр санаачлан Баян өндөр сум байгуулагдсны 100 жилийн ойн ажлын хүрээнд хийддэн 10 хангал тэргүүтэн сахиус шүтээнүүдийг бүтээлгэн салж хийдийн шинэ барилга барих ажил сүсэгтэн олны хандиваар үргэлжилж байна. Нам Ардын намын 2 дугаар үүрийг 103 жилийн тэртээ асрын хүрэн хатанд анхлан байгуулсан ардчилсан хувьсгалын тулгын чулууг 34 жилийн энтэй Улаанбаатарын төв талбайд анхдагч партизанууд нь мөнхлөн босголдсон Төрөлсийн хаан түгээмэл ирэх түмэн олныхон чөлөө жаргалын төлөө төрүүлж хөдөлдөг түүчгэлж босдог төгөлдөр нутгийнхан мөн хувийн хэвшил Баян өндрийн төвийг гаднын сумынхан гайхан дотны хүмүүс сайрхан 3,000 хүнтэй 800 атхан өрхтэй мөртөн 3 колонктой 30 яхан дэлгүүртэй гуанзалдахгүй зовлонгүй гандан нь өдөр бүр хуралтай үсчин гуталчин ойдолчин үйлээд дараагаар ажилтай ийм жижигхэн суманд тийм олон үйлчилгээний газар үүдэн барьчихгүй үйлчилгээг ан зогсоочихгүй өдөө олон жил болоод байгааг нь ярьж шогширна ажилч хөдөлмөрч улсаа гэдэг амжиргаа сайтай авдаг өгдөгтэй зүтгэлтэй хичээнгүй хүмүүсээ гэдэг зүтгснээ дэмнэж боддогоос зүсалагчж мэддгүйгэн хэлж шагширна. Жилийн альж үед Улаанбаатарт эмээлтийн амьд малын зах Дэнжи мянган махны худалдаан дээр мал махавхаар зориод очино. Манай энэ Баян өндрийнхэн хуйгараа байж байна. Махаа мандах манлай мангаагийнхнаас аваад заан алтан гэрэл бүх даваад орж удаалаад хэн дугаанч манхайтл угтаж тосондоо малан байжуулж өсгөн чиг борлуулж зарна чиг мянгаар nëскөөд хадгалаад байхгүй магтууштай нь эдийн засгийн эргэлтэн оруулдаг зарж борлуулдгаараа аймаг төдийгүй улстаан онцлог Баян өндрийнхэнгүй мал махны худалдаа гэж байхгүй дээ харин ч нэг малчд иргэдийнхэн орлого амжиргааг дэмжих тогтмол нийлүүлэлтийг илүү үр өгөөжтэй байлгах бэлтгэсэн махан зах зээлийн тааламжтай үед борлуулах боломжоор хангах үүднээс Сум аймгийн төсвөр сумын төв дээрэн махны хөлдөөгчтэй зойртой болсон мал нядлагааны цэгтэй болж байна. Махны зойр, мал нядлагааны цэг, хүнсний ногооны зойр, өвсний фондыг нэг байршилд хуучин өвсний хашааны дэнжид шинэ хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцлбор болгон төлөвлөж байна. Хүнсний ногооны ургац арвин бар хужраасан Хүүхэд багчууд ажилтан албан хаагчгүй ургац цаан хураан алтан намар үсгэлэндэн оролцож байгаа даряаланчид сэтгэл уяг ширээ дүүрэн Баян өндөр сумын өрхийн үйлдвэрлэл эрхлэгч баялаг бүтээгч иргэд суран сүлжмэл орон хатгамал гоёл чимэг хувц сагвар атуучин малгай айргийн хөхөр зүү ороосон дайлан сүү цагаан идэ ааруул ээзги айраг уурга бургасан хан хялгсан эдлэл хэрчсэн гурил дарсан хүмүүл хоол үйлдвэрлэл сүүн зайрмаг төмс хүнсний ногоо талга нарийн бов ногоон тэжээл шилдэг мал шилмэл хээлтүүлэгчээрэн үсгэлэн худалдаа зохион байгуулж хийсэн бүтээснээ багтаж хөдөлмөрлсөн зүтгэснээ магтацгааж байна. Хөөхт Монгол орны төв боломтой хүйсэнд өвгд эцэс өвлсөн нутаг үр хойч дон үлдээх баялган хамгаалсан
Хайл хотлорон эвд усыг эрмэлдсэн ард нийтээрэн ажил хөдөлмөрийг дээдэлсэн бүтээгч баян өндрийнхэн өмсөж зөөж эдэлж хэрэглэх нь уяг нүнжиг шингэсэн хишиг хөлс үнэрдсэн улсаа. Ар Монголын усны ихэн болсон өндөр нутагтаан ундааны дээж айраг цагаагаан ажиллан хүртэж төв халахын өв өлгий болсон амгалан жаргалангийн хөдөө талдаан амар жарган аж төрж 100 намрыг үзэж мянган үеийг улираан сууга манай нутгийнхан магад Монгол хүний маргашгүй үнэн дүр арилшгүй тод мөр өнөөсөн ёо. Хүмүүн олон ивэж орсон төгөлдөр баян нийл нутаг Өмнө олон тэтгэж мяралсан бомбтын гол бидний нутаг. Өөрхөнгө аймаг Баян өндөр сум 2024 он. Монгол гэдэг зоригтон ирчүүдэн задагндан чангарч зогсоогоор нөгчдөг зоримог сайхан их орон. Монгол гэдэг сарангаа сайлчин өгдөн салхинд борлсон сайхан их орон. Монгол гэдэг тэнгэрн цэлмэг тэгш талан цэлгэр тэнд суугчдын цэмцгэр тэв дэлхийд хосгүй сайхан их орон. Монгол гэдэг уулан өндөр, ургамлан өнгөлөг, урсгалан тунгалаг, уужим сайхан их орон. Монголын дуу гэвэл моторын дуу биш ээ. Морьтон залуусыг уяраасан мойл хар нүтнүүдийн дууг Монгол гэдэг юм. Монголын дурсгал гэвэл мөнгөн барамжтай шохон баримл биш ээ. Мөрөн балраагүй суваны зам дээр мөнхчин үлдсэн хүн чулуу хэлдэг юм. Ахуй баян байгальтан эзэн хүн шиг сэлгүүцэж агаар усны тунгалагтан эрүүл чирэг өсөцгөөж алтан талыг алдалсан урдын дууган зохиож аюулт бэрхийг далдалсан өрөдийн түүхэн бүтээж аранцал улаангалын шаширлаж байгаа дөл шиг асан дурлцсан сэтгэлтэй нүүдэлч амгийг дуулсан уу. Харван барааны газраас уралдах морьдлын туурай алдлан тавих сумны оноо дуудах цуурай агар зандан хашлагнаас нисэх сумны уухай асрын өмнө дэвих хөжөд бүхийн гуншин алаг лимбтэй хорших хончин бүсгүй хоолой айргийн сүнгийн дэргдэх хаадам бэг сонсон уу. Үнэн хайран өгсөн миний сайхан Монгол үдийн наранд дуниарах халахын талд би үдсгэлэн га төгөлдөр Монгол дээлэнд би үйлцэх долгонд дэрвэх өрхний осторд би үүрийн хяраанд сонолцох уурганы үзүүрт би үсрэн дэгдэг морны дөрвөн туурайнд би энүүнийг би дуулах гэж энд аргалын галын хажууд эсгээ гэрийн зайд энхчин төрсөн аргалын гал түлсэн эсгээ гэрийн дотор ийм агва их заншилтай өрмөц үндэстэн байдаг юм. Энэ бол Монгол, энэс хойш Монгол хэвэрэн мандаж байх болно.